Сайн байцгаана уу? Өнөөдрийн эрүүл мэндийн бичлэгээрээ цус харуултаас урьдчилан сэргийлэх цусны даралтыг бууруулах аргыг та бүхэндээ хэлж өгөх гэж байна. За тэгэхээр им босоо байрлалд эсвэл өөрт эвтэйхэн суусан ч болно тийм ээ, суугаа байрлалд хийж олно. Бид нар хоёр төрлийн хөдөлгөөн хийх юм байгаа. За нэгдүгээр гарын хуруугаа тайлбарлаж өгч байгаа эмч маань болохоор барын саруу шиг болго гэдэг байгаа. За тэгэхээр баг зэрэг нуглаад тийм ээ ийм байдлаас тэгээд толгой яг орой хэсэг дээр. За тэгэхээр орой хэсэг маань зулай биш орой хэсэг дээр маш хөнгөхнөр ингэж зохиж өгнө. За ингэж хөнгөн зохиж өгч тархинд тийм ээ толгой хэсэгдээ биднэрт чочрол өгөх нь тийм ээ. За хоёрдугаарт гэхээр дээд доод шүдэ мөн хооронд нь товшиж өгөх юм байгаа. За энэ ердөө энэ хөдөлгөөн хийх нь тийм ээ. Тэгэхээр энэ хоёр хөдөлгөөнийг хамтдан хийжээж биднэрт өндөр үр дүн өгөх нь. За тэгэхээр хоёр шүдээ хооронд нь ингэж хавирч байгаа нь яадгүй гэхээр тархинд маань чичиргээ үүсдэг байх нь. Тэгэхээр тэр чичиргээний улмаас тархины үйл ажиллагаа идэвхжиж тархины цусны урсгал олвол жид болж өгдөг ийм хөдөлгөөн байх нь. За тэгэхээр үүнийг өглөөдөө 5-аас 10 минутын турш хийх юм бол цус харуултаас урьдчилан сэргийлэх мөн цусны даралт маань буурах. За мөн зарим нэг өглөө сэрхээр ингээд толгой дүнхтэйд л манараад ижидэх тийм ээ. Тэгэхээр тэр манарааг арилгах гэд тус алдаг юм тасгал байх нэ. За тэгээд дахиад хийж харуулъя та бүхэндээ. Гарын хуруугаа энттэй барын саруу шиг болгоо толгой орой дээрээ хөнгөн тогшингоо шүдээ бас товшинтэй. За энэ хөдөлгөөнийг ингээд тогтмол хийгээд үзээрэй. Та бүхэндээ санал болгож хэлж өгж байгаа эдгээр зөвлөмж аргуудыг бол Солонгосын MBN телевизийн Omchi-Chewan буюу монголоор эрхийн хорооны их хаан гэдэг эрүүл мэндийн 7 хоног тутмын нэвтрүүлгийн зөв эрүүл мэнд гэсэн YouTube сувгаас орчуулан оруулдаг байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлэг маань өөрөө 2013 оноос хойш тасралтгүй явагдаж байгаа. Бараг 700-аад нэвтрүүлгийг цацчихсан. Тэгээд тэдгээрээсээ бас ингээ хураангуулад тийм ээ хамгийн хэрэгтэй гэсэн зүйлүүдээр ингээ YouTube-т зөв эрүүл мэнд гэсэн сувгт нийтэлдэг. Нэвтрүүлэгт орж ирж байгаа хүмүүс яадгүй гэхээр энэ санал болгож байгаа аргуудыг хэрэглээд үр дүнд хүрсэн тийм ээ энүүгээр эмчилгээ явуулж байгаа энэ эмч энтер гих зэрэг хүмүүс өөрсдөө оролцоод энэ аргуудыг зааж өгдөг юм байгаа шүү. Зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлийг мэдээд өнгөрөх биш, өөрөө л хэн нэгэн ч гэсэн тус нэмэр болоосай гэсэн зорилгоор энэхүү богино бичлэгүүдийг хийдэг байгаа. Хэн нэгэн өвдөх тийм ээ урт удаан хугацаанд өвдөх нь гэр бүлийн эдийн засаг санхүү тэгээд сэтгэл санааны хувьд ч гэсэн маш хүнд том зохилт алдаг гэдгийг өөрийн амьдралаар туулж аваа учраас бас өөр хин нэгэнд хэрэг болоосай гэдэг зорилгоор өөрийнхөө сувгтаас ингээд оруулаад явдаг байгаа. Эрүүл мэндэ эмгүүгээр тэгээд бас эдийн засгийн дарамтгүйгээр аливаа нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсдэг эрүүл мэндийн боловсралдаа анхаарч олон зүйл уншдаг судалдаг тийм жирийн нэг ээж байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас авах гээх ухаанаар хандаарай. Эрүүл мэндийн бичлэгүүдээрээ дамжуулан хийж өгч байгаа зарим нэгэн шинж тэмдгүүд тийм ээ ноцтой зарим нэгэн шинж тэмдэг танд илэрч яах юм бол цаг алдалгүй эмнэлэгт бас хандаарай. Би бол сэтгүүлч. Тэгэхээр аливаа нэгэн мэдээллийг баримтгүйгээр тийм ээ дам сургаар энтер бол дамжуулдаг байгаа. Аль болох баттай их сурвалжаас мэдээлэл авахыг хүсдэг. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Өнөөдрийн бичлэгээ энэ хүргээд өндөрлж байна. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай баярлалаа.